нийгэмдэр манай Монголын нийгэмдэр болоод байгаа ч юм уу те яг одоо нийгэм тулгараад байгаа асуудлыг би юу гэж хараад байгаа вэ гэхээр хөвгүүд буюу одоо эрэгтэй хүүхдээ бид нар анхаарал халамжгүй одоо юу гэх хайхрамжгүй өсгснөөс болж нэлээд олон асуудлууд тулгараад байгаа юм байна гэдгийг гэж үзээд үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. 3 хүүгээ өсгөж байгаа ээжийн хувьд яаж хөвгүүдээ сайн хүн болгож өсгөх үү? Яавал энэ нийгэмд хэрэгтэй хүн болж өсдгийм болоо те ер нь хараад байхад бид нар монголчууд яг юун дээрээ алдаад яагаад энэ нийгмийн асуудлууд үргэлжлээд ерөөсөө ингээд бид нар асуудал донд амьдраад байгаа юм бэ гэдэг дээр би нэлээд бас жоохон гашилж явдаг. Энийний яг утга одоо уг үндэс нь бол би бол гэр бүл дотор байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гэр бүл дотор хүүхэд хүмүүжж байгаа тий ирээдүйн аав ээжүүд хүмүүжж байгаа. Тэгээд тэр хүмүүжүүлж байгаа эцэг эх тэр гэр бүл дотор ямар асуудлууд байгаа болохоор энэ нийгэмдэр энэ одоо болохгүй бүтэхгүй асуудлууд нь үргэлжлээ яваад байгаа юм бэ гэдэг нь ер нь бол тодорхой гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол одоо нэг нийгмийн асуудал за яриад яг зүгээр гол нь яг өөрийнхөө өсгөж байгаа 3 хүү дээрээ би яг юу анхаарах ёстой юм бол яавал одоо яг нийгэмдээ хэрэгтэй иргэн бүтээдгийм бол гэдэг дээр нэлээд бас ингээд бодоо явж байгаа. Тех тусмаа хөвгүүд гэхээр бас илүү одоо гэрээ эзэн болно, аав хүн болно тий илүү одоо нийгэм тал руугаа илүү хийж бүтээх хүмүүс болж өссөн шүү дээ. Тэр хүмүүсийг одоо яг яаж бэлддэг юм бол багаас нь л одоо мэдээж бэлдэж байгаа шүү дээ тий бид нар тэгээд тэднэрт одоо яг ингээд өдөр тутмын амьдралдаа бид нар юуг анхаарах хэрэгтэй юм бол юуг одоо анхаарахгүй өнгөрөөд байгаа юм бол гэдэг дээр жоохон өөр дээрээ ингээд бодоод тий өөрийгөө ингээд жоохон анзаараад гэр бүлээ анзаараад гэр бүлийн харилцаагаа анзаараад ингээд сүүлийн хэдэн жил явж байна л да. Тэгээд энийгээ ч гэсэн та хэдтэйгээ хуваалцъя. Ер нь ээжүүд бас яг юу гэж бодож явдığım бол бас надтай бас та хэд маань комментэр ч юм уу тий хуваалцаараа. Тэгээд нийлээд бас хамтдаа ингээд контент бол хийж болно шүү гэж бас уриалах гэдэг. За тэгээ илүү би өөрөө хөвгүүдтэй болохоор хөвгүүдийн тал руугаа илүү ярина. Тэгвэл мэдээж хүүхэд бол хүүхэд тий бид нар хүүхдийг яг одоо нэг бүлэг болгоод шууд хүүхэд гэж үзэх хэрэгтэй байхгүй юу? Одоо ер нь Австралид ирсэнээс хойш би энийг ойлгоод байгаа байхгүй юу? Хүүхэд бол хүүхдээ, том хүн бол том хүнээ, адуулт тий бид нар ингээд яг адуулт болох хэрэгтэй, эцэг эх нь адуулт болох хэрэгтэй. Тэгүн гутаа хүүхдийг яг хүүхдээр нь одоо хүлээж аваад хүүхдээр нь одоо өсгөх хэрэгтэй тий гэдэг нь амар утгагүй сонсогч байгаа ч гэсэн бид нар монголчууд бид нар яадаг вэ гэхээр эрт дээр үеэс одоо бид нар дандаа л хөдөө гадаа өссөн л одоо хамгийн сүүлийн үеийн хүүхдүүд байгаа шүү дээ. Миний үе бол одоо их хвчлэн бас хөдөө гадаа өссөн. Би бол бүр хөдөөний бүр яг мал дээр ингэж өссөн хүүхэд байгаа. Тэгээд өөрийнхөө хүмүүжил ч юм уу одоо өөрийнхөө хүүхэд насыг ингэ бодох юм бол бас одоо үеийг ботход нэлээд өөр байсан. Яг гэвэл бид нар хөдөө байсан тий агаар салхинд байсан. Биднэрт одоо сатаарах ямар нэгэн одоо таблет утас байхгүй байсан. Тэгээ бид нэр өглөө босоод ерөөсөө өглөөнийхөө цайг уучаал гараал хураг ишгэ хариулаад мал ахуйтайгаа зохицоол тэгээ байгальтайгаа зохицоол ерөөсөө тэгэл явцдаг байсан. Тэгэхээр ер нь бол бие дагаал одоо ээж аавтайгаа зуралдаал тэг ингээл ингээ тгийгээд ах ямар ч нөхцөл байхгүй шүү дээ. Бид нар чинь шууд гадаа гарчиж байгаа юм чи. Тэгээ гадаа гараал гол ус тий одоо юу гэдэг жижиг сажиг чулуун мулуугаар тоглоал тэгэл явцдаг байсан. Тэгэхээр хөдөөний өссөн одоо бидний орчин гэх юм бол надад бол яг бас зөв хүүхэд өсгөхөд бас айгүй зөв орчин байсан юм байна. Тэ илүү одоо яг байгальтайгаа ойрхон байчих юм бол илүү одоо ингээд эрүүл саруул тий ядчил ханаад томоо хүрээд авахгүй ядчил одоо жоохон чирэг тий боргшуу
тийм хүмүүс болж өсдөг юм байна монголчууд бид нар. Хэрэв хөдөө өсөх юм бол тэр бол бидний бас ингээд давуу тал болж байгаа. Нөгөө талаар сул тал нь гэх юм бол ээж аауд нь бол угаасаа амар завгүй одоо малаа малж байгаа хүмүүс ч юм бол амар завгүй шүү дээ. Тэгээл хүүхдтэйгээ зурлаа. Өнөөдөр чи ингэсэн үү тэгсэн үү гэл ингээл юм яриа суугаад амжихгүй те. Алуу за чи хураг ишгэ харуул би юугаа малаа сая гэл ингээл ерөөсөө завгүй хідэн талд гүйж идэг. Тэгэхээр хөөхөн хүүхдүүд яадаг вэ гэхээр малаа хураг ишгэ хариулаад туглаа хариулаад нэг хөөхөн бас хариуцлагатай нэг жижиг ажиллаа хийгээд өдөржин тэднэртэйгээ ингээд хамт байгаад тэ гадаа наранд байгаад ингээд хөөхөн хариуцлагыг бас тэнчэнээс одоо суралцаад тэ мэдээж хураг шиг алдчих юм бол тэр чинь болохгүй шүү дээ тэ. Тэгвэл мэдээж ээж аав нь бол ингээд мэдж байгаа шүү. Зөвхөн л хүүхдүүдтэй хураг шиг хариуцуулчаал ингээд байхгүй шүү дээ. Ээж аав нь бол ингээд наанаас нь хараад ерөнхийд нь базаж байдаг гэсэн байгаа байхгүй. Одоо ингээд бодох нэ. Манай эмээ бол ингээд ерөнхийд нь бол хаана хураг ишиг тугал байна хардаг. Тэгээ би ерөнхийдөө хариуцаж ингээд тэднийг одоо өөрөө зохицуулж ийн гэж бодоод тэнд ингээ хөөрхөн хариулж мариулаад ингээ явдаг байсан байгаа байхгүй. Тэрнээс бас хөөрхөн ингээ хариуцлагыг ингээ сурсан байгаа. За хөдөөний амьдрал бол тиймэрхүү байдлаар хүүхдүүдээ өсгөхөд бол болчихж байгаамаа. Тэгээд бид нар бол угаасаа л ингээд нүүдэлчин арт түмэн болохоор тэр одоо уламжлалаараа хүүхдүүдийг одоо гар төрөөлтэй ингээ хүүхэд өөрөө ингээ өсчдөг ч юм уу тий бараг л тэгэж бодоод байгаа байхгүй. Ерөөсөө ингээ хүүхэдийг одоо яаж өсгөх, юун дээр нь анхаарах юм, яавал одоо зөв чиглүүлэх юм тий бидний одоо гэр бүл доторх харилцаа ямар байвал зөвийн гэдэг талаар огт бодож байгаагүй байгаа байхгүй. Манай аав ээж хоёр бол I don't know өстө тэгж бодож исэн болов уу хөрхий. Гэтэ яг хоорондоо ярилцчихлээсэн баг л та. Гэтэ тех зав байхгүй. Тэднэрт бол зүгээр ингээл амьд үлтгэл те хүүхдүүдэд хоол ундтай байлгах л тийм л нөхцөл байдлыг эрэлхийлж амьдарч исэн үе байсан. Тэгэн гут одоо болохоор бид нар хот суурин газар ингээд төвлөрсөн те бүгдээрээ одоо жишээ нь манайх бол за Австралид амьдарч байгаа, за хотод амьдарч байгаа, Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүд ер нь бол адилхан шүү дээ. Бид нар чинь ингээл яг нэг апартмент дотор те хүүхэд өсөж байгаа. Тэгэл өглөө босоод за сургууль цэцэрлэгтээ явна те. За тэгэл ирээл оройн гэртээ юу хийж гин те. Гэртээ ингээ хүүхдүүдээ үлдээгээд явхад яах вүлээ тэд нар чинь гарч орж тоглож чадахгүй ганцаар ингээ гаргаж явуулж болохгүй энэ одоо нийгэм чинь бас те ганцаархна гадаагаараа тоглоод идэг бас боломж байхгүй штэ. Яг нас нь болоогүй байх юм бол Австралид бол 13 наснаас дээш бол гадаагаарч тоглож болдог. Тэгэхээр тэрнээс доош насны хүүхэд бол гэртээ байна гэсэн үг. Эсвэл аав ээж нь авч гарна гэсэн үг. За тэгээ ингээ хараад ахнаа бид нар ч одоо хүүхдээ ингээл аваал гадаа гараал тоглоулаал те нөгөөдүүлээ чинь хараал ингээл тэгэл байгаад ах бас боломж нь хэрвлээ те бид нар чи ажил төрлөө хийж амьдралаа залгуулах хэвээр аав ээж те эцэг их хүмүүс штэ. Тэгээд нөгөө хүүхдүүд маань юу хийгээд байна вэ гэхээр одоогийн яг нийтлэг ажиглагдж байгаа зүйл гэх юм бол аав ээж нь амар завгүй бас адилхан стил завгүй. Гэхдээ хүүхдүүд гадаа гарч тоглох боломжгүй гэртээ үлдээд ямар нэгэн юмд ууруу татагдаад байна. Тэр нь одоо компьютер тоглоом тэ одоо видео YouTube тэ ингээ янз янзын одоо юм үзээд дэлгэсний хамааралтай болоод байгаа байхгүй юу. Ерөөсөө л хаа сайгүй энэ бол бүр ингээд хамгийн одоо амар асуудал болчиход байгаа юм байна даа л гэж би хараад байгаа. Тэгээ эцэг эхчүүд бол яг энийг бол надтай бас санал нийлэх бах. Тэгээ энийг одоо яах ёстой юм болоо? Яаж энээс хол байлгана гэж угаасаа байхгүй. Бид нар энэ нийгэмд өөрсдөө бид нар утсандаа донтоод байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаж арга хэмжээ аваад, яаж одоо сэргэг одоо ухамсартайгаар те энэ дэлгэцнээс хамааралтай хүүхд одоо болохгүй одоо хичээж амьдрах хэрэгтэй юм болоо гэдэг дээр хэдүүлээ эцэг эхчүүд бас өөрсдөө анхаарах хэрэгтэй юм байна даа л гэж би бодоод байгаа юм. Тэгээ эхний ээлжинд бол яг гэр бүл дотроо дүрмтэй байх хэрэгтэй гэдгийг би бол одоо маш хатуу одоо хэлмээр байна.
Тэр нь юу вэ гэхээр за дийлэгсний цаг гэж байгаа. Дийлэгсний цагийг одоо жишээ нь хүүхдэд хэдэн цагаар өгөх юм те хүүхэд одоо гэр бүл болгон би яг хэдэн цаг гэж бол хэлж чадахгүй. Тэгвэл Америкийн нэг судалгааг харж байхад хүүхэд бол 2 цагаас дээш бол хизээч одоо утас үзэж те зурагт үзэж дийлэгц үзэж бол болохгүй шүү гэдэг бол судалгаа хийгдсэн байдаг юм байлаа. Тэгэхээр тэрнээс бага байх хэрэгтэй гэсэн үг. За манай гэрийн хувьд гэх юм бол одоо яг 8 9 настай хүүгээ бол компьютер тоглоом тоглодог. Тэрнийхэн цагийг бол нэг цаг 30 минут өдөрт өгчээд байгаа. За тэрийг өглөө сургуультай явахаас өмнө бол тоглох боломжгүй. Тэрийг нэг дийлгэснийхэн цагийг тааруулаад өглөө 9-ээс хойш орой одоо унтах цагаас өмнө дуусгах хэрэгтэй гэсэн. Тэр одоо цагийн хуваарьт оруулчихж байгаа гэсэн үг. За тэр өглөө 9-ээс орой 9-ийн хооронд л үзэж чадна. Үзэхдээ бол цаг 30 минут үзнэ. Тэгээд цаг 30 минут нь болонгот нь компьютерийн цаанаас унтарч гэсэн үг. Тэгж тааруулж байх ёстой юм байна гэдгийг бол би үнэхээр хатуу хэлээд байгаа. Яагаад гэвэл ялангуяа хөвгүүд айгүй тэгж юмд донтдог төрөл одоо донтох магадлал маш өндөр байгаа байхгүй юу. Ингээ зүгээр би зүгээр 3 хүүхдээс л харахад тийм байгаа шүү дээ. Тэгэхээр бусад хөвгүүд ч гэсэн ер нь бол адилхан байгаа ах гэж би бодож байна. Тэгэхээр ялангуяа хөвгүүдийг бол яг цагийн зарчимтай байлгах нь хамгийн зөв гэж үзэж байна. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь гэх юм бол ямар нэгэн activity-г одоо аав ээж нь заавалчгүй бодож олох ёстой гэж бодож байгаа. За өдөөс хойш орой ч юм уу те ямар нэгэн хийдэг ажилтай одоо хийдэг тоглоом ч юм уу одоо өөр хөгжилтэй тоглоом байж болж гин. Эсвэл бол гэр бүлийн цаг байж болж гин те. За амралтын өдөр гэх юм бол шууд агаар салхинд гарах те ууланд наврах ч юм уу те. Манайх бол хөвгүүттэй болохоор шууд жоохон экстрем одоо тийм юмнуудыг аяллуудыг хийх дуртай. Тэр нь болохоор ингээд шууд уул руу гараад одоо авирах ч юм уу те. Эсвэл ямар нэг юм очиж үзэх ч юм уу те. Тэгтээ замдаа ингээ алхаж малхаа, жоохон хөлс мөлсөө гаргаа, жоохон хэцүү ингээд адлын явдалтай явах. Тэгэхгүй зүгээр л очиод ингээл юм үзчихэл тэгэл буцаад ирнэ гэхэр чинь бас уйтгартай шүү дээ те. Тэгэхээр илүү хадан давирах ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг бол хийдэг. Тэгэхээр гэр бүлүүд тэрийг яг ингээ бодож байгаад амралтын өдрүүдээр яах вэ те? Яаж бүгдээрээ гэр бүлээрээ яаж дийлгэснээс ол байх уу гэдэг төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ажлын өдрүүдэд болохоор яг тийм хуваартай тэгэн гутаа яг нэг тодорхой цагийг хүүхдүүдтэй аав ээж нь зарцуулдаг. Өдөрт яг юу хийсэн те яасан ямар байсан гэдгийг нь ээж нь ядаж ингээ хүүхдүүдээс асуугаад яг нэг бүрчлэн асуугаад юу болсон өнөөдөр ямар байсан сэтгэл санаа нь ямар байсан те гэдгийг яг анзаараад нэг бүрчлэн хүүхдүүдээ заяа одоо 4 хүүхдтэй байж бол 5 хүүхдтэй байж болно 3 байж болно би бол одоо 3 хүүхдэд бол надад бол ихтэй л байгаа л да. Тэгтээ яг ингээл нэг бүрчлэн нөгөөдөлж чи асуугаал яаж ийж ингээл ерөнхийд нь бол ингээ анзаарч байгаа. За тэгэл өсвөр насны хүүхэд өсвөр насны хүүхэд бол яг мэдэгддэг яг ямар байгаа нь ингээд сэтгэл санаа нь эвгүй болоод ирэнгуут шууд ингээл уурлаад дуугаа ураагаал айгуу сонирн болоод ирдэг. Тэгээд асууж мэдээж үзнэ чи дайжгүй юу зүгээр яагаад ингэж ийн гэх тэгэн гут нь за намайг түр орхичгоо гэд тэгж байгаа. Тэгэхээр за түр орхиод байж итэл чинь өөрөө хаяндаа би ингэсэн шүү тэгсэн шүү ийм юм болсон шүү гэд хөөрхөн хэлж байгаа. Одоо дунд нас өсвөр биш одоо 9 настай манай 9 настай хүү болвол яг ингээд болохоо болоод ирэхээр ингээд хэлж илэрхийлж чадахгүй тэгтээ шууд уйлна. Одоо ямар нэг юм болонгот уйлаад стресстэй л ингээл ихлүүл ямар нэг юм буруу болж байна л гэсэн үг. Тэнд тэгэхээр тэрийг анзаарч олох хэрэгтэй ээж нь. Одоо юу буруу хийгээд байгаа те илүү их дэлгэсний цаг байгаад байна уу? Эсвэл хоолунд нь илүү их чихэрлэг юм идээд байна уу ч юм уу те? Эсвэл яг сүүлийн үед ээж нь аав нь ингээд хайр халамжаа жоохон дутаацсан уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. За
За бүр бага насны 3 настай хүү маань бол ойлгомжтой угаасаа өдөр болгон ингээл тэ ойрхон байдаг, тэрвэрдэг, үнсдэг тэ ийм байдаг болохоор гайгүй. За тэгээд хөвгүүдтэй ээжүүдтэй бас нэмээд хэлэхэд хөвгүүдийг заавалчгүй одоо бид нь хүрж явах хэрэгтэй мэлээ. Зүр настай хүүхдийн коуч авсан. Одоо хүүхдийн коуч авсан гэсэн үг. За тэгээ манай том хүү ингээд өсвөр настай болоод тэгээ яаж одоо нөгөөт чинь ингээд амар ууртай болоод тэгээл шууд ингээл дийлэгцэн хамааралтай болоод шүн бид хоёрыг ингээл за унтий одоо унтий гэж бүх юм хунтраагаал яг ингээл унтчихад яг унтж байгаа юм шиг болоод хөвтжэн гутаа бид хоёрыг унтуулчаа босож нөгөө юм үзэдсэн аахгүй юу. Тэгээ бүр ингээ гайхаа яагаад ингэ байгаа юм бол гээд тэгээ бид хоёр коуч аваад ингээ бид хоёр яг юу алдаад яг яагаад байгаа юм бол гэдгээ ингээ мэдэх гээд коуч авсан чинь бид хоёр ерөөсөө нөгөө хүүхдийг чинь том болцсон гэж бодоод тэгээ ингээ том хүн шиг байх ёстой гэж бодсон юм аашин тий. Ерөөсөө анхаарал халамжийг ингээ орхицсан байсан. Тэр хүүхдийг ингээ хүүхэд шүү тий ингээ яг бас ингээ хайрлагдах ёстой, хүрэх ёстой, үнсэх ёстой тий одоо ингээ хүүхэд юу хүсдэг тий ингээ цуг аав ээжтэйгээ байх ёстой, гадаа гарах ёстой ч юм уу мэдгүй. Тэр бүх юмыг ингээ мартаад эн чин том хүүхэд юм чин за бити маяглаад гэсэн байдлаар ингээ харьцаадсэн юмсан. За тэрийгээ ингээ олж мэдээд бид хоёр илүү одоо арай том болсон хүүхдүүдтэйгээ яаж харьцах ёстой юм бэ гэдэг дээр коуч аваад аваараа та хэд бол шууд өсвөр нас руу хүүхдэж ороод ирэх юм бол эхний хүүхэд өсвөр нас руу ороод ирэх юм бол шууд коуч аваад тэгээд өөрсдөө анзаараад үзчих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар бол өөрсдөө анзаарахгүй л яваад юм бэл. Яагаад гэвэл бид нар бага насндаа өөрсдөө нэг анзаарагдаагүй өссөн болохоор хүүхдийг нэг анзаарах ёстой гэж бас боддгоо. Тим хүмүүс байгаа байхгүй. Тэгээд коуч авсан чинь харин бид хоёрыг илүү ингээд хайнга байгаад байгаа юм байна. Хүүхд чинь хайраар дутсан байна. Тэ өдөр заавалч хүүхүүдээ хайртай гэж хэлээд одоо мөрөн дээр нь алгадаад одоо шууд тэврээл өмсөд ээж бас болохгүй шүү дээ. Том болж байгаа хүүхдээ чинь тэ яаж биенд нэвтэйхэн хүрмээр байна. Биенд нь хүрээд тэгээ болвол үнсээд тэ за тэгээ дургүй байвал нэг амар ойртохгүй. Тэгтээ ингээд ойрхон хүрээд хайртай гэдгээ илэрхийлэх хэрэгтэй гэж хэлээ. Тэрийг бол бүр яг ингээд өдөр тутам хэрэгжүүлдэг. Би одоо ингээд мартахгүй тулд баг л өглөө болгоно ингээд шууд үйлдэл болгоцсон. Тэгээ хичээлдээ явахт нь шууд араас нь очиод нуруунд дээр нь алгадаад за сайн өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэдэг үнсээд гаргадаг. Яг энийг одоо өөртөө ингээд хөвшүүлж байгаа байхгүй. Тэгэхгүй бол би одоо нэх бас ингээд үнсэж өнгөд идэг тийм төрлийн хүн биш байгаа байхгүй. За тэр тал дээр за нэг иймэрхүү юмнууд өнөөдөр бол орж ирж байна. Тэгээд мундаг ээжүүд маань яаж хүүхдүүдээ өсгөж гин, юун дээр нь анхаарч гин гэдгээ бас надтай хуваалцаарай. Тэгээд дараагийн имчилгээр уулзъя. Түр бай.